байцааны үзэгчтэй улс төрийн таймыг хэлж та бүхэн анхаарлаа хандуулна. Тэгэхээр иргэдийн цалингаас сар бүр суудгадаг хувь хүний орлогын албан татврын 10%-ийг нэг хөв болгон бууруулах асуудал жил тойрон яригдсны эцэст парламентын босгодоллоо. За ингэснээр энэ хууль батлагдахад нэг алхам ойртож байна. За хэрв энэ хууль батлагдчих бол иргэдийн төлдөг татвар 9%-аар буурч гар дээр ирдэг цалин нь 9%-аар нэмэгдэнэ. За иймдээч татврын дарамт үнийн өсөлтөд туйлдсан иргэд энэ хуулийг уухайлан дэмжиж байгаа бол засгийн газар улайран эсэргүүцэж байгаа нь сүүлийн хэдэн өдрүүдэд ил байлаа. За төсвийн орлогыг бүрдүүлэхэд гол түвшин цолдог хувь хүний орлогын албан татварыг бууруулж болохгүй мянган шалтгааныг засгийн газар нэрлэсэн. За эхлээд төсөвт цорхоо өсөж орон нутгийн төсөв бүрдэхгүй төрнө гэж ерөнхий сайд анхааруулж байсан. За харин дараа нь өндөр орлоготой хэсгээс ихийг бага орлоготойгоос багыг авдаг засгийн газрын шаталсан татврын бодлого суураараа нурах аюултай гэж ерөнхий сайдаас эхлээд улсын хурлын дарга хүртэл ярьсан байдаг. За гэсэн ч эцсийн мөчид улсын хурал олонхороо энэ хуулийг хэлэлцгийг нь дэмжсэн. За гэхдээ энэ нь батлагдана гэсэн үг ш. За энд цаашид улсын хурлаас ажлын хэсэг гарч хэдэн төгрөгийн орлоготой иргэдэд 1% татврын хөнгөлөлт эдлүүлэх вэ гэдэг босгоо нарийн тооцноо. За харин энэ ажлын хэсэг гарахаас өмнө улсын хурлын дарга чуулганы хомроос нэгэн чиглэлийг өгсөн нь олон анхаарлыг татлаа. За тэр нь тэнгэр шиг орлоготой хүмүүсийн татврыг 1% болгохгүй байх тухай чиглэл байлаа. Хувь хүний орлогын албан татврын тухай хууль өөрчлөлт орлоготой хуулийн төслийг үйл баримтлалын хүрээнд хэлэлцгийг дэмжиж гисэн саналын томьёолоор санал хураалт явуулъя. Санал хураалтанд 104 гишүүн оролцсноос 60 гишүүн буюу 57.7% саналаар энэ санал дэмжигдлээ. Тэнгэр шиг орлоготой улсуудын татварыг 1% болгож болохгүй. Үнэхээр бага орлоготой иргэдтэй байдаас 1% болгох засгийн газрын өргөн барьсан 792 мянга хүртэл орлоготой бол одоо татврын тэглэх 792-оос 1,500,000 бол 1% болгох, 1,500-аас 3 сая бол 5% болгох, 3 саяас 5 сая бол одоо 10% болгох гэдэг юм уу. Ийм одоо орлогоос нь хамаарсан шатлалтай их орлоготой иргэд нь илүү төлдөг татвараа, бага орлоготой иргэд нь бага төлдөг ийм шудраг зарчим үйлчлэх ёстой шүү. Орлого өндөртэй улсууд нь 1% төлөх чинь бол шудраг бос шүү. Энийг бас хэлэлцүүлгийн анхны хэлэлцүүл бэлтгэс төсвийн байнгын ороос засгийн газрын хууль, баяр маа гишүүдийн хуулийг бас хамтарч нэгтгэж ажлын хэсэг байгуулж энэ талд нас анхаарч ажиллаарай гэдгийг бас чиглэл болгоё. Улсын хурлын даргын энд яриагаар бол бүх хүний орлогын албан татварыг 1% болгож бууруулах биш. За тодорхой босго тавьж орлогоос нь хамааруулан татвар ногдуулах чигтэй байна. За одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулиар иргэд зөвхөн 10% татвар төлдөг. За өндөр орлоготой иргэд 15 болон 20% татвар төлдөг. За тодорхойлбол сарын 10 сая хүртэлх орлоготой иргэд 10%. За 15-аас 20 сая хүртэлх орлоготой иргэд 15%. За 15 саяас дээш орлоготой иргэд 20% татвар төлдөг. За гэхдээ эдгээр татварыг нийт орлогоос нь шууд хувьчилж чаддаг. За зөвхөн давсан дүнд нь дараагийн шатлалын хувийг тооцдог. Жишээлбэл жилийн 130 сая төгрөгийн орлоготой иргэн 120 сая хүртэлх хэсгээсээ 10%. За давсан 10 сая төгрөгөөс нь 15%-ийн татвар төлнө гэсэн. За энэхүү шаталсан татврын тогтолцоо ердөө 3 жилийн өмнөөс буюу 2023 оноос хэрэгжиж гисэн. За энэхүү прогрессив татврын тогтолцоо нь орлогын тэгшүү сайдлыг бууруулах, чинээлэг хэсэг нь нийгмийн өмнө илүү хариуцлага хүлээх буюу орлого багтаа хэсгээ дэмжих зарчимд тулгуурладаг. За яг энэ зарчимдаа үнэн ч үлдэж бүгдийг нь хавтгааруулан 1% болгохгүй гэж ерөнхий сайд эсэргүүцэж байгаа юм. За олон улсад ч прогрессив татврын тогтолцоог хэрэгжүүлдэг олон жишг бий. За жишээлбэл Америк, Герман, Япон, Солонгос зэрэг өндөр хөгжсөн орнууд бараг бүгд ийм шатлсан татвартай. Татвар гэдэг бол өөрөө нийгмийн баялагийг хуваарлдаг бодлого байхгүй. Тийм учраас өндөр орлоготой нь илүү төлөө гэдэг зарчмыг л би барьж байгаа. Тийм учраас прогрессив такс руу шилжинэ. 22 оны хувийн орлогын албан татврын хууль бол энэ дэвшил. 12 саяын цалинтай хүн 10 саяасаа 10% төлөөд үлдсэн 2 саяасаа 15% төлж 18 сая орлого олж байгаа хүн 5 сая дээрээс 15%, үлдсэн 3 сая дээрээс 20% төлж энэ шудраг ингэж тэр орон нутагт ажиллаж амьдарч байгаа хүмүүсийн ч үйлчилгээ, ахуй амьдрал, хот нийтийн аж ахуйг авч явдаг. Гэтэл та нар 20 сая төгрөгийн орлоготой хүнийг 1% болгочоо. Энээс 200 мянган төгрөг авчаа. 2 сая хүнээс нь 2 саяын цалинтай хүнээс бас 2% авчааг ийм шудраг бус юм яриад байж болохгүй шүү. Тийм учраас татварыг хизээж нийгмийн баялагийг хуваарлж юу гэдгийг мартаж болохгүй. Нийтэд нь бол энэ flat tax system буюу энэ одоо тэгш жигд татвартай болгох нь бол эсэргээрээ татварын бааз сурыг тэлж байгаа. Татвар өндөр байхын хэрээр эдийн засаг далд сүүдэрт ордог. Тэгэхээр энэ далд эдийн засаг хумигдана.
далд эдийн засаг байхгүй болно. Үүгээрээ бол татвар төлөлт нэмэгдэнэ. Энэ дээр би ганцхан жишээ хэлэхэд нөгөө аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг чинь бас доод босхийг өндөрлсөн шүү дээ. За тэгэнгүүт дахиад төсвийн цоорхоо гараад нөгөө төсөв маань сүйрхнэ гэж ярьжсэн боловч өнөөдрийн байдлаар юу болж байгаа вэ те? Эдийн засаг бол одоо тэр бизнес эрхлэгчтэй боломж олсны хэрээр тэлж байгаа. Тэр эдийн засагт ч гэсэн бол энэ хор хөнөөл ерөөсөө учруулахгүй. Чинээлэг дундаж давхархыг бий болгоё гэвэл хөдөлмөрлөж байгаа хүнийгээ дэмжиж өндөр орлоготой өндөр төлөөд чинээлэг дундаж давхаргыгаа дэмжиж авч явдаг. Энийг л одоо хөгжлийн зөв бодлого гэж байгаа шүү дээ. Төрийн өндөр дээд албан тушаалтнууд тэр татвар төлөгчдийн 9% буюу 2.6 их найдыг буруу зөрүү өрхийн оронд тийм үү иргэдэн өөрснөө тэр 9% авч үлдээд өөртөө зарцуулах нь аль нь илүү зөв зарцуулалт болох уу? Өөрийнхөө мөнгийг хүн өөрөө л илүү зөв зарцуулна гэхээс аливаа 9% өгч би чиний өмнөөс зарцуулаад өгье гэдэг нь бол яагаад ч тийм зөв шийдвэр биш. Ийхүү шаталсан татврын тогтолцоогоо нураахгүй гэж засгийн газар хамгаалж байна. За гэхдээ үүнээс илүү санаа зовж байгаа зүйл нь татварыг бууруулснаас шалтгаалж төсөвт үүсэх цорхойг яах вэ гэдэгт илүү санаа зовж байгаа нь мэдээж юм. Зарим хууль санаачлагчдын зүгээс төсөвт үүсэх цорхойг төр хэмнэлт хийх зарчмаар нөхөх боломжтой гэж тайлбарлаж байгаа юм а. За энэ хуулийг батлах юм бол төсөв хүндэрнэ гэдэг байна. Гэхдээ иргэдийн амьдрал хүндэрчээд шүү дээ. За тэгээ их усүрний яах юм бэ одоо дутагдсан мөнгөний гэдэг асуудал ярьж байгаа. Энэ авилгачийн төрийн түвшээд луурчингуудынхаа хөрөнгө зөөрийг хураая. Энэ орон зайг нөхье. За дахиад дутаад авах юм бол энэ төрийн өмчт компаниуд дээр байгаа хулгайгаа зогсоо зардлаа танаа. Одоо үнэхээр бүсээ чангал гэж ард түмэнд хэлээд болсон. Одоо энэ ард түмнийхээ тэр чангалсан бүсийг нэг баг хаан ч гэсэн суллаач гэж улсын хурлын гишүүд энэ хуулийн төсөл дээр санал нэгдэж байгаамаа тэгээ та бүхнийг дэмжихийг хүсэж байна. Өнөөдөр бидний төлж байгаа 100 мянган татврын 90 мянган танд үлдээе гэж. Энэ эргээд өнөөдөр энэ бол ингээд одоо улсын хүндрэл учруулна гэж үгүй. Энэ одоо хэмнэгдэж байгаа татврын мөнгө эргээд зах зээлд нийлүүлэх. Эргээд зах зээлд бэлэн мөнгө олж чинь. Эргээд зах зээл бараа бүтэн болж чинь. Өнөөдөр дотоодын нийт бүтүүд 90 тэрбум боллоо гэж ярих барьж байгаа засгийн газар намынх ингээд баярлаад ингээд халгаж суугаад байдаг. Энэ 90 тэрбум чинь ойролцоогоор 70% буюу нэг 6 орчим тэрбум төгрөг иргэдийн цалингаасаа хийж байгаа шууд худалдаа авалт болж байгаа. Тийм учраас бид нэр өдрөөс өдөр төсөн нэмэгдэж байгаа энэ татврын өдрөөс өдөр төсөн нэмэгдэж байгаа өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтийн эсрэг иргэдийн орлогыг амжиргаа ахуй амьдралын сайжруулах гэсэн энгийн ирэх бол ийм л хөлөө. Гурван шатны одоо татвар төлдөг төлөгч нараас бол нэгдүгээр шатлал буюу хамгийн багаар төлж байгаа иргэд маань өөрөө 984 мянга буюу 1 сая орчим иргэн маань өөрөө хамгийн багаар нь төлж байгаа хэдий ч энэ нь өөрөө хувийн орлогын албан татврын 80 гаруй хувийг дангаараа эзэлж байгаа. Тэгэхээр энэ юу хэлж ийн вэ гэхээр энэ бол зөвхөн ганц хувийн орлогын албан татвар нь өндөр одоо орлоготой иргэдэд ганц төлдөг дийлэнхийн бүрдүүлдэг гэдэг ташаа мэдээллийг няцааж байгаа маш том няцаалт байгаа. Тэр утгаараа энэ маань бол өөрөө дундаж давхрахыг хамгийн том одоо дэмжих суурь нь байдаг. Төсөвт хүндрэл учруулахгүйгээр шийдэх боломж бол өнөөдрийн төсөвт хангалттай бий. Хоёрдугаарт гэвэл эхний жилээ бид нар энэ одоо хүндрэл магадгүй учрлаач гэсэн хоёр дахь жилээс эхлээд иргэдийн маань татвараа төлөх. Хоёрдугаарт гэвэл төр засагтаа итгэх олон жил амлсан тэр амлалт худлаа яриад нэг ч гэсэн алтмаар ойртох учраас иргэдийн их түүх оролцоо сайжрал. Гуравдугаарт компаниуд төрийн байгууллагууд иргэдийнхээ гар дээр өгөх цалин маань илүү бодиттой дүнгээр нэмэгдэнэ. Тэгжээж иргэн болгон өрх болгон дээр очиж байгаа цалин нэмэгдэжээж л иргэн баян байж иргэн баян байх юм бол төр төвшин байх энэ асуудал яригдаад байгаа маа. Ардчилсан намын гишүүдийн авторлаж байгаа хүний орлогын албан татварыг 1% болгож бууруулах хуулийн төсөл парламентын босгод авсан ч батлагдах хэсэг нь тун эргэлзээтэй. За учир нь ардчилсан намынхан 42 улаа. За энэ 42 гишүүн дээр хүн намаас гараад удаагүй байгаа. За нам бус гишүүн болох зол жаргал гишүүн нэмэгдэнэ. За тэрээр угаасаа энэ хуулийн төслийг хамтран санаачилсан учраас дэмжин гэдэг нь тодорхой. За эдгээр гишүүд дээр засгийн газарт орлоггүй үлдсэн иргэний зориг ногоо намын 4 гишүүн нэмэгдэж магадгүй. За ингээд тооцох юм бол хувь хүний орлогын албан татварыг 1% болгохыг одоо дэмжиж коноп дарах гишүүдийн тоо тавьж хөрөхгүй байна. За нэг ёсондоо энэ хууль батлагдахад 10 гаруй коноп дутаж батлагдаж чадлагыг одоо унаж магадгүй байгаа юм. За тэгвэл яаж энэ хуулийн төсөл парламентын босго давсан бэ гэдг нь анхаарал татна. За 2026 оны 5 дугаар сарын 29-ны өдрийн чуулганы хуралдаанд оролцсон нийт гишүүдийн олонх нь энэ хуулийн төслийг хэлэлцгийг нь дэмжсэн.
За гэхдээ энэ дэмжлэгийн ард Монгол Ардын нам болон ардчилсан нам хоёрын хоорондох тохироо байсан гэдэг нь нууц биш. Тодорхойлбол засгийн газраас өргөн мэдүүлсэн төсвийн хүрээний мэдээллийг жил бүрийн 6 дугаар сарын 1-ний дотор амжиж батлах байлтай. За гэтэл улсын хурал дээр эхний удаа санал ураахад ардчилсан нам дэмжилгүй энэ хуулийг унгаасан. Улмаар засгийн газар төсвийн хүрээгээ хуулийн хугацаанд нь амжиж баталж чадахгүй төхөрч аргагүй эрхэнд ардчилсан намынхны санаачилсан хувь хүний орлогын албан татварыг 1 хөв болгох хуулийг чинь дэмжиж гэдэг дээр одоо тохироо хийсэн байдаг. За ингээд хувь хүний орлогын албан татварыг 1 хөв болгох хууль ядаж цохилгүй парламентын босгоор ороод ирсэн. Харин одоо төсвийн хүрээний мэдээлэл нэгэнд батлагдчихсан учраас Монгол Ардын намынхан ардчилсан намынхны өмнө буултгийг барьцааг болж байна. За иймдээ энэ хууль батлагдаж чадлагүй үлдэх магадлал өндөртэй болоод байгаа юм а. За үүнийг ерөнхий сайд сангийн сайдаас эхлүүлээд Монгол Ардын намын зарим гишүүдийн яриа баталж байлаа. Тэгвэл засгийн газар цаашид татварын дарамтыг бууруулахад яг ямар ажил хийх вэ гэдэг мэтгэлцээнч мөн улсын хурал дээр өрнөсөн байдаг. За энэ үеэр нэгэн анхаарал татах үйс баримт хилсэн нь Монгол Ардын нам сүүлийн 10 гаруй жил засаглахдаа 17 төрлийн татварыг нэмж зарим татварыг шинээр бий болгосон тухай баримт байлаа. За энэ бол эрх хоригчид сонгуул бүрээр татвар нэмэхгүй гэж амлан иргэдийг хуурч ирсний илэрлэл гэж сөрөг хүчин шүүмжүүлж байгаа юм. За хамгийн гол нь энэ хурааж авсан татваруудаа эргээд нийгэмд тэгш хуваарлах биш, эрх хоригчид гарынхаа салаагаар урсгаж өрн таран хийсэнд тэд шүүмжлэлтэй хандаж байгаа юм а. 16 оны, 20 оны, 24 оны танаа намын сонгуулийн өрийн хөтөлбөрүүдийг дарга нарын зураг өгөх юм өрийн хөтөлбөрүүд байна л да. Татвар нэмэхгүй. Тэгээд тов тодорхой 3 өрийн хөтөлбөр 3 сонгуулийн амлалтан дээр тов тодорхой биччихсэн. Гэтэл энэ хугацаанд тоогоороо бол 17 татвар нэмж авжээ. Нэмж заримыг шинээр бий болгож зарим татваруудыг Өнгөрсөн хугацаанд яг нэмэгдсэн татваруудыг би харж үзлээ. За онцгой албан татвар нэмэгдсэн. Импортын барааны гайлын албан татварын хувь хэмжээ нэмэгдсэн. За үүнд юу боддог гэхээр согтууруулгундаа тамхины онцгой албан татварыг үе шаттайгаар нэмсэн байлээ. За хувийн орлогын албан татварыг анх удаа прогрессив болгосон. Шатсан татварын тогтолцоороо шилжүүлсэн. За нийслэлтийн албан татварын хувь хэмжээ 1 байсныг 2 болгосон. Агаарын бохирдлын төлбөргээд одоо эдгээр татвар төлбөрүүд бол нэмэгдсэн. Саяны яригдаад байгаа олон татвар хураамж, авилга энэ олон зүйлийн чинь сүүдэрт нь асар олон яг өнгөрсөн 10 жилийг ярихад асар олон нэг юм дутуу эхлээд хажчихсан одоо танаа намын гэж хэлий засгийн газруудын дутуу эхлээд хажчихсан том төслүүдийн овоолго Монгол улсаар дүүрлээ. Том төрөөс ухаалаг төрлөө шилжилтийг бид бодиттой хийн. Хийсэрч байгаа. Би ажил аваад 2 сар болоог байна. Тэгвэл бас хийсэн ажлууд байна. Юутаач одоо уул уурхайн 10 төрлийн өмчт компаниг татан буулгалаа. Нэг 67 тэрбум шууд хэмнэж байна. Та сүүлийн 10 жил энэ бүх төр данхаагуудаа захин мөнгөслийн яамны сайд байсан. Засгийн газрын газрын дэд дарга байсан. Засгийн хэрхэн дарга байсан. Тэргүүн шадар сайд байсан. Улсын хурлын дарга байсан. Одоо та ерөнхий сайд 3 удаа сайд 2 удаа дарга. Хамгийн том дарга Монголын. Та энэ төр данхааж яхад төрийн бүх зүр ашиггүй болж яхад үйл ажиллагаа нь үр дүнгүй болж яхад та энэ дундуур нүдэн болоод чихэнд үл өнгөрөөг. Бүгдэнд нь таны оролцож байсан. Хэрэглэхийн дарга багтаа төрийн өмчт компани энэ бүтэн засаглал ил тод байдлыг сайжруулах хуулийг боловсруулж өргөн мэдүүлсэн. Нийтийн өмчийн хуулийг би өргөн мэдүүлсэн. Их хурал дээр жил болж байгаа. Ажлаа би хийсэн. За мөн би эдийн засгийн хөгжлийн сайд багтаа төсвийн тэнцвэржүүлсэн орлого GDP-гийн хувь хэмжээг 30% хүртэл бууруулж төсвийн хүрээтэй дагуулж баталсан. Үүний хүчээр төрийн оролцоо буурж байгаа. Энэ зөвхөн энэ харьцаагаар. Тийм учраас өөрийн хариуцах албан дээр байхдаа би хандлагын өөрчлөлт хийя гэж үргэлж хичээдэг байсан. Ийхүү эрх сонгуулиудыг өгсөн татвар бууруулах марафон төрийн ордонд үргэлжилсээр байна. За нэг талаас эрх хоригчид татварын багц зүйлийг өргөн мэдүүлээд байгаа бол нөгөө талаас ардчилсан нам хувь хүний орлогын албан татвар нөөт зэрэг тодорхой татваруудыг бууруулах асуудлыг сөргүүлэн тавьдаг байгаа юм а. За ийхүү нийгэмд хамгийн хүлээлт үүсгдэг анхаарал татсан сэдэв болох татвар бууруулах асуудал сэдэв хിവэрэ үлдэх үү, за эсвэл бодит ажил болох уу гэдг нь энэ хаврын чуулганд дуусах одоо үед тодорхой болно. Харин энэ хооронд улсын хурал нэгэн чухал хэлэлцээрийг сойрхон баталсан нь Орос улбаны улсаас 15 жилийн хугацаанд онгоцны түвш нийлүүлэх засгийн газар хоорондын хэлэлцээр байлаа.
За өмнө талдаа энэ агаарын тээврийн салбарыг гал алдуулахгүй байх алхам мэт боловч цаанаа маш том ашиг сонирхлын зөрчил улс төр эдийн засгийн болгоомжлыг дагуулж байгааг гишүүд хэлж байсан юм а. За өнгөрсний иргэн сөхвөл Оросын улбаны улсаас онгоцны түвш нийлүүлэх энэ хэлэлцээр 2024 оноос эхэллээ. Тодорхойлбол 2024 онд Оросын улбаны улсын ерөнхийлөгч Владимир Путины Монгол улсад хийсэн айлчлалын үеэр хоёр улсын салбарын сайд гарын үсэг зурж тохиролцсон байдаг. За ингээд энэхүү гэрээ өнгөрсөн жил улсын хурлын босхийг давах гэж оролцсон ч хил найруулгын ноцтой алдаануудаас олж гишүүдийн шүүмжлэлд өртөн буцаагдж байсан. За бүр Монгол улсын эрх ашиг хохироож болзошгүй заалтууд шургуулсан гэх шүүмжлэлүүд гарч байсан. Харин энэ удаад засаж сайжруулад дахин орж ирсэн ч гишүүдийн хардлага болгоомжлол буурсангүй. За гол асуудал нь энэ хэлэлцээрийг хийснээр Оросын улбаны улсаас зөвхөн онгоцны түвш худалдаж аваад зогсохгүй. За манай улсын стратегийн гол цэг болох нисэх буудал дээр түвш цэнэглэх зохицолбор барих тухай заалт багтсан явдал хэллээ. Хамтарсан байгууллага байгуулна гэхээр энэ хэд хэдэн харьцаатай компани байгуулах юм бэ? Тогтсон зарчмын хувьд бол 60-40 харьцаатай Монгол улсын тал 60% эзэмшнэ. За энэ бол өмч эзэмшихгүй компани шүү. Энэ бол зөвхөн менежмент хэрэгжүүлэх компани шүү. Маргаан гарсан тохиолдолд Оросын холбооны улсын арбитрт хандна гэж байна л да. Мэдээж одоо Оросын талын худалдаа аж үйлдвэрийн танхимын дэргэдэх арбитрээр орно гэдэг бол тэр талд шийдэгдэх магадлал нь бол илүү өндөр болно. Казахстан гэдэг болон Беларусь гэдэг санал одоо манай талаас тавигдаж, за Беларусаар нь одоо асуудал шийдэгдсэн. Беларусь бол тусгаар тогтносон манай улстай одоо найрамд харилцаатай улс байгаа. Ингээ 3 дахь орны арбитраар шийдүүлнэ гэж шийдэгдсэн. Энэ агаарын үйлгийн шатхууны асуудал дээр нийлүүлэлт тогтворч уу? Үний үед тогтвортой байж чадах уу? Тэгээ агаарын хөлгийн түвш бол манай улс яг одоогийн байдлаар гэхэд дэлхийн зах зээлийн үн 1 тонн 1600 орчим доллар байна. Бид 1200 орчим доллараар авж байгаа. Оросын улбаны улс бол сайн хөршийн харилцааны хувьд биднийг бас энэ хэлэлцээрд үнэнч байна гэж одоо итгэж байгаа учраас гэж томьёолж хэлж одоо биднэрт бол хэдийгээр гэрээгүй байгаа ч гэсэн нийлүүлдэг, тасралтгүй нийлүүлж байгаа. Энэ агаарын тээврийн тариф одоо плетний үн өртөгт одоо ямар байдлаар нөлөөлөх вэ? Тасалбарын үнэнд нэг 30-40% нөлөөлөлтөө гэж одоо зам тээврийн яамныхан байна биднэрт мэдэгддэг. Тэгэхээр бид бол яаж ч байсан эндээс бол давуу байдал олж байгаа маа. За 2024 оны 9 сард байгуулагдсан хэлэлцээр энэ хэлэлцээрийг би зурж ирсэн. Хайрын 1 жил гарангийн хугацаа бид хэд алдчихж байгаа. 2 удаа одоо бензин тасалтаад дамжны сайдыг бараг л дүүжилж алангаал алдсан. Тэгэл тасарч байгаа байхгүй. Тэгэд энэ хилцээртэй байсан бол бид нар бас нэг цаас бариад ярих юм боломж байсан. Тэгээд яасан дараагаар нь Монгол улсын бүхэл томцууд, төрийн өндөрлгүүд, сайдууд очиод тэнд нь очиод бүхэлзүүл энэ асуудлаа яаралтай бид нар батална гэж ингээл ярьж байгаа шүү дээ. Оросын улбаны улсаас 15 жилийн турш онгоцны түвш нийлүүлж авах энэ хэлэлцээр батлагдсанаар дотоодын үйлдвэрлэл хэрхэх вэ гэдэг асуудалч урган гарч байгаа. За учир нь хэдхэн хоногийн өмнө засгийн газар газрын тос боловсруулах үйлдвэрийн санхүүжилттэй холбоотой тусгайлсан хууль баталж эрх зүйн гацааг нь гаргасан. За ингэснээр газрын тос боловсруулах үйлдвэрийн ашиглалтанд орох хугацаа наашилсан. За энэ үйлдвэр ашиглалтанд орсноор манай улс онгоцны түлшээ дотоодоос 100% хангах бүрэн боломжтой болно. За гэтэл яг иймэгцэгтэй үед хойд хөрштэй урт хугацааны гэрээ байгуулж байгаа нь өөрсдийгөө хүлээсэнд оруулж байгаагаас ялгаагүй гэх шүүмжлэл гарч ирлээ. За гисэн ч эцсийн мөчид улсын хурлын гишүүд хойд хөрштэй байгуулах энэ хэлэлцээрийг сойрхон баталсан нь анхаарал татна. За мөн өнгөрөх өдрүүдэд улсын хурал дээр үндсэн хуулийн цэцгийн гаргасан дүгнэлт улс төрийн хүрээнд маргаан дэгдэлээ. Тодорхойлбол улсын дээд шүүхийн ерөнхий шүүгчийг зөвхөн нэг удаа томилно гэсэн үндсэн хуулийн заалтыг цэц 5 дугаар сарын 27-ны өдөр хүчингүй болгочихсон. За ингэснээр бүрийн эрхэнд дуусахад хэдхэн хоног үлдээд байгаа улсын дээд шүүхийн ерөнхий шүүгч Ган Зоригийг суудалд нь улраан үлдээх эрх зүйн гарц нэгдсэн. За хамгийн ноцтой цэцгийн энэ шийдвэр нь зөвхөн одоо ерөнхий шүүгчээр дуусахгүй гэж гишүүд бухимдцгааж исэн. 6 жилийн бүрийн эрхийн хугацаатай өөр олон 10 албан тушаалтнууд Монголын төрдөй. За энд тэдгээр дарганаар цэцгийн энэхүү шийдвэрийг бамбай болгон ашиглаж бүгд суудлаасаа салахгүй мөнхөд улираан томлогдох хаалгыг үүгээр нийчглээ гэж зарим гишүүд шүүмжилж байлаа. Энэ бол зөвхөн дээд шүүхийн ерөнхий шүүгчийн асуудал биш. Энэ 6 жилээр нэг удаа сонгогддог өөр бусад албан тушаалтнууд тест хийчлээ. Дээд шүүхээр далиндуулж энийг яаж явуулж болох вэ гэдэг тестийг хийчлээ. Энийг бид нар бас хэлэх хэрэгтэй шүү дээ, Илэн Далангуу.
6 жил бол үр дүнтэй ажиллахад хангалттай хугацаа. Үргэлжлүүлэн ажиллах юм бол хараат бус байдал нь алдагдана гэсэн ийм дүгнэлтийг мөнх сайхан бас бичсэн байгаа юм. Тэгээд одоо энийг хүмүүс нь уншиж танилцаад за томилох ерөнхийлөгч маань бас анхаараасаа ганц зэрэг нь одоо дахиад томилогдно гэд дайрчих үү бурхан минь. Бүх нийтээрээ харж байгаа шүү. Цэцгийн үйл ажиллагаанд эрх зүйч гишүүний хувьд эргэлзэж байна. Одоо яг дараад нь дахиад Монгол Улсын ерөнхийлөгчийг 6 жилээр нэг удаа гэснийг бас өөрчлөх үү? Энэ системийн хямрал руу цэцэн өөрөө дүгнэлтээр түлхдэг шийдвэрээр аваачдаг болох гээд байгаа юм биш үү? Хугацаанд дууссан дарагтай цэцээр юу нэгчний асуудал шийдвүлэх вэ? Дахид цаашаага хэдэн захиалга гүйцэтгэхийг мэдэхгүй, юу хийхийг мэддэхгүй ийм хүнээр Монгол Улсын ийм хүмүүсээр, орондоо дутуу хүмүүсээр Монгол Улсын үндсэн хууль буюу язгуур эрх ашиг асуудлыг шийдүүлээд баймааргүй байна гэсэн санал хэлж байна. Цэцгийн нэг гишүүний бүрэн эрхийн хугацаа дуусаад жил гаруй болцсон. Нэг гишүүний орон гараад 6 сар орчим хугацаа өнгөрцсөн байгаа. Яг үндэ бас та бүхнийг одоо шаар тохиртлуулаас анзаараагүй явсан. Энийг ойрын үед одоо оруулж ирж одоо асуудлыг шийдүүлнэ, их хурлаар шийдүүлнэ гэдгийг бас хэлье. Энэхүү үндсэн хуулийн цэцгийн хугацаанд дууссан даргаыг сольж оронтой дутуу байгаа гишүүнийхэн томилгоог урдуу хугацаанд оруулж ирэхийг сөрөг хүчнээ шаардлаа. За үндсэн хуулийн цэц ингэж бүрэн бус бүрэлдэхүүнтэйгээр шийдвэр гаргаж байгаа нь хараат бус байдлыг нь улмал нэмэгдүүлэх эрсдэлтэйгч зарим гишүүд хэлж байсан юм. Зарим улсын хурлын даргын зүгээс томилгоог нь удахгүй оруулж ирнэ гэж амласнаар галыг арай намжаасан юм а.